Ер нь бол би мэрэгч төлөгч биш. Гэхдээ эх 4 жилд юу болох талаар илэрхий мэдэгдэж байгаа зүйлсийн талаар прогнозтож айлдаад нэг үзүүлээтгэе. За юуны өмнө манай Монгол маань дэлхийд өрсөлдөх чадвар гэж юмар 0 заасан гэдгийг бид мэдгтэйгээ болсон. Угаасаа дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юм байхгүй шахуу байгаа жоохныгоо хэд дахин нугалсан их өөрчлөлт тавьчихсан улс чинь ямараач өрсөлдөхөвдөө. Швейцарын хөгжлийн агентлаг буюу IDM-ийн дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг судалж гаргасан тайлан харвас манай улс 62 орноос 61-р жагсаж сүүлгөшгтэй. Гадаадах эхний прогноз нь энэ. За тэгээд эх 2017 оноос бид чинь 4.4 тэрбум долларын өрийг төлж эхэлнэ. Тэр их өрийг төлөх хоримтлал үйлдвэр зовоод гэж байна уу? Нөө шүү дээ. Тэрбумаар нь зээлж гуусан тэр их мөнгийг ашгаа өгдөг үйлдвэр бүтээн байгуулалт руу биш хөдөлж үрждэггүй эсрэгээр арчилгаа маллага асрах шаардлагадаг зам харгуу руу цутгаж юулээ дуусгачихсан. За зам барьсан захирлууд нь офшор данс нээгээд дашишо болгосон. Тэгэхээр одоо ямараач төлөхөвдөө. Чингис самурай бондуудаас үлдсэн юм ганц муу боён гонгоц гисэн. Тэгтэл харин тэрийгэж бас ерөнхий сайд нь тансаглаж унаж тавиад шорон зам дээр чиглүү буулгаад эвдлээд ажигсан сурагд болддог. Гэх мэтээр эх 4 жил өөр нэхүүлж хаалгуудаа нүдүүлдэг айл шиг л базаахгүй он жилүүд эхлэндэ. Тэгэхээр одоо чаддгаараа орд газруудаа зарж эхэлнэ. Оюу толгой баяртай болсон 5 толгой дээрх байлдаан үргэлжилж Женко атлгагаа шоронд хийхтэрээ тулсан байгаа. Одоо тэгээд юугаа зарж үрэх юм бол доо базараад. Товчхондоо бол эх 4 жил манан татсан бүрхэг өдрүүд орд газраа гадныханд өгч арга цаасан базаахгүй он жилүүд л урсгандэ. Лам 3 эрдэнэ минь.